За бүгдэнд нь ариун өдрийн мэнд хүргэе. Гэрчлэлээр дүүрэн сайхан 7 хоног өнгөрсөн байна, тийм ээ. За өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ юуны тухай үзлээ? Йонагийн түүхийг судалсан байна. За Йона ямар хүн байсан? 90 өвгөнөхөр байсан, тийм ээ. Их зүрүүд. За бурхан Ниневе рүү яв гэж тушаасан чинь яасан? Яг эсрэг зүг рүү гараа авчихсан байсан, тийм ээ. 800 км явуулах гэсэн чинь 4000 км явах гэсэн байна. За ингээд эцэст нь юу болдгоо? Бурхан яг анх өөрт нь тушаасан хэлсэн зүйлдээ буцаагаад тэр байранд нь авчирдаг тухай. Тэгэхээр анханасаа бид нэр бурхан дуулууртай байх юм бол маш их ивэлийг авдаг гэдэг тухай, тийм ээ. За тэгээд өнөөдрийн сургаалаа эхлэхээс өмнө хэдүүлээ хамтдаа бурхан нандан залбирцгаая. Гайхалтай эзэм минь энэ сайхан ариун шаббат өдрийг бидэнд өгсөнд баярлалаа. Энэ цаг мөчид илчил сүм дээр та ариун сүнсээ буулгаж өгч бидэнтэй хамт байгаа чигтэн сагууж байна. Тэгээ Библиэс бас биднэрт юу ойлгуулахыг хүсэж байна. Түүнийгээ бас бидэнд мэдүүлж өгөөч. Зүр сэтгэлээ нээж таныг сонсоход та бидэнд туслаач. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуй. Амен. За харин өнөөдөр бид бүхэн Самуэль буюу Бурхныг сонсогч нэгний тухай судлах болно. За өнгөрсөн 7 хоногт болохоор яасан? Бурхныг сонсдоггүй зөрүүдэлдэг нөхрийн тухай үзсэн. Йонагийн тухай, тийм ээ. Тэгээд их ууртай нөхөр байсан шүү. Тэгээд та хэд бас уурлахтаа бас Йонаг бодох нь за би Йона шиг байгаад байна уу гэж бас бодох нь, тийм ээ. Яаж Йона шиг байхгүй байх уу гэдэг талаар. Харин эсрэгээр өнөөдөр хийдүүлээ энэ 7 хоногт Самуэль буюу Бурхны дуу хоолойг сонсогч нэгний тухай. Өөрөөр хэлбэл Йонагийн эсрэг дуулууртай нэгэн байна гэсэн. Бурханд маш дуулууртай нэг. За 1-р Самуэль 3:1 дээр ингэж хэлсэн байна. Балчир хөвгүүн Самуэль Элигийн дор эзэнд үйлчилж байв. Тэр өдрүүдэд эзний үг ховор үзэгдлүүд ч цөөн байв гэж хэлсэн. За Элигээ тахилч хүн байсан байна. Тэ Бурхны өргөнд үйлчилдэг. За тэгээ тэр тахилч дээр яасан минь Самуэль хамтдаа байдаг гэсэн балчир хөвгт, жоох хөвгт байсан юм шүү. Яг насынуудад хилээгүй байдаг. Тэгэхээр миний төсөөлж байгаагаар бол манай хүүш шиг нэг 10 хэд настай байсан юм шиг. За тэр үед ямар байсан гэж байна? Эзний үг ховор тэгээ үзэгдлүүд ч цөөн байв гэж хэлсэн. Бурхан завгүй байсан болов? Юу гэж бодож байна? Тэр үед эзний үг ховор үзэгдлүүд цөөн байв гэж хэлсэн. Бурхны дуу хоолойг сонсох дуулууртай байх тийм хүн цөөхөн байсан. Бараг байхгүй байсан гэсэн. Учир нь Израильчууд Бурхны өмнө бузар мөг үлдэж түүнээс маш холдсон байсан. Тэр байтгаа Илич хүртэл Бурханаас холдсон байсан. Энэ тухай бид нар бас олж мэднэ. Харин тэр үед яасан бэ? Самуэль гэдэг бяцхан хүү байсан байна шүү дээ. Тэгэхээр энэ их онцгой хүү байна гэсэн. Самуэль номын 1-р Самуэлийн 3:4-9 дээр эзэн Самуэлийг дуутахад би энд байна гэж тэр хэлв. Шүн унтчихтан дуудаж байгаа шүү дээ зүүдэнд нь. Тэгээд тэр Эли рүү гүйж очиод та намайг дуудсанд бол би энд байна гэв. Харин Эли би дуудаагүй буцаад хивт гэсэн Самуэль яваад хивтэв. За яасан байна хамтдаа одоо өөр өөрөнд унтдаг байсан тий. Тэгээд эзэн зүүдэнд нь Самуэль яасан Самуэла гэж дуудсан. Тэгсэн Эли яасан Самуэль яасан босч ирээд дуулууртаагаар Эли дээр очиод та намайг дуудсан уу би энд байна гэж. Одоо нэг багш нь гэсэн үг шүү дээ. Багш дээр очиод. Тэгсэн чи Эли яасан үгүй ээ би чамайг дуудаагүй явж унт гэж хэлсэн. Яг Эли дуудаагүй байхгүй. За ингээд Самуэль очиод буцаад очиж унтсан. Дахиад үйжсэн чинь Самуэла Бурхан арай гоё хоолойтой байх л да тий. Тэгээд дууцсан. Тэгсэн чинь Самуэль яасан босоод дахиад Эли дээр очисон. Амар дуулууртай байгаас тий. Ингээд дахиж очиод би энд байна багшаа. Яасан бэ гэж тэгсэн. Тэгсэн чи Эли яасан. Би дуудаагүй явж унт гэж дахиад хэлж. Яг энэ байдал 3 удаа давтагдсан. 3 удаа. Энд дээрс бид нар Самуэлийг ямар дуулууртай байсан бэ гэдгийг нь олж харж байна. Тэ? Тийм байгаа. Та нар бодоод үзэлтэй.
Өөрсдөө хэдүүлээ Самуэлийн орон тавиад үзье. Шүн ингээ унтчихсэн чинь нөгөө өрнөөс ээж чинь аав чинь дуудаад байлаа гэж тийм. Тэнгүүд 2 дахоос залхаж эхлэнэ сте. 3 дахоос бүр залхах нь сте. Энэ одоо аюу сүлдө уурлаа штэ тий. Одоо Йона шиг нөхөр байсан бол очиод гүй та намайг дуудсан. Та намаа надаар тоглоод байгаа мó гэд баг уурлаа штэ тий. Гэтэл Самуэль 3 удаа очиод Элид очиод та намайг дуудсан. Би энд байна гэж. Амар дуулгартай. Тэгсэн чинь 3 дахь удаана дуудахт нь Эли одоо яасан мэн ойлгож эхэлж байгаа. Би дуудаагүй шүү. Эзэн бурхан чамтай ярилцах гэж чамайг дуудаж байгаа юм. Тийм учраас чи буцаж очиод хэрвээ бурхан чамайг дахиад дуудах юм бол айлдж хайр. Боолтон сонсож байна гэд эзэн залбирч мөрөг гэж хэлсэн. Хальтаж байгаа. Тэгэхээр Эли яасан бэ? Нөгөө тэр үеийн Израильчууд бурхнаас амар холдсон байсан гэдг нь эндээс харагдаж байна. Эли хүртэл бүр 3 удаа тий Самуэль Эли дээр очиж тэгж хэлсний дараа одоо л ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр бурхны дуу хоолой сонсоог их удацсан байна да. Өөг нь бүр тахилч хүн байхгүй. Ингээд Самуэльд яасан байна? Арга замын зааж өгөөд ингээд Самуэль буцаж очиж хэвтээд одоо 4 дахь удаага эзэн яасан байна? Самуэлийг дуудсан. Самуэла гэдэг. Гэсэн Самуэль яг Элигийн заасны дагуу айлдж хайр. Эзэн боолтон таныг сонсч байна. Ингээд бурхан Самуэльтэй ярилцаж чухал зүйлүүдийг хэлсэн байдаг. Хэрвээ та санаж байгаа бол бурхны бид нартай ярилцсныг нэг арга барил нь зүүдээр дамжуулж ярьдаг гэж хэлж ирсэн тийм. Нэг сургаал номд дээр хэдүүлээ ярилцсан. Соломон хааны зүүдэнд бурхан орж ирдэг тухай. Тэгэхээр бид бүхэн зүүдэндээ бас бурхны дуу хоолой сонсох боломжтой. Бурхан зүүдээр дамжуулж биднэрт юм хэлхийг хүсдэг. Надтай бол маш олон удаа тэгж ярилцсан. За ингээд энэ түүхээс бид нэр юу олж харж байна вэ гэхээр тэр үеийн Израильчууд бурхны дуу хоолойг сонсч чадхааргүй болтлоо гим нүгэл үлдэж бурхнаас холдсон байсан юм. Харин Самуэль гэдэг хин дуулууртаа нэгнийг бурхан сонгож өөрийнхөө үйлчлэлийг хийлгэхээр дуудсан. За эндээс анхаарах зүйлүүдийг хэдүүлээ харцгаая. Нэгдүгээр дуудлагыг бид нэр андуурахгүй байх ёстой гэсэн. За Самуэлийн хувьд гэх юм бол Самуэль бурхантай өмнө ярилцж байгаагүй байхгүй. Бурхны тухай сайн ойлголт байхгүй байсан. Дөнгөж суралцаж эхэлж байсан гэсэн. Тийм учраас шүн зүүдэнд нь бурхан орж ирээд ярилцахад яасан бэ? Дуу хоолойг танихгүй байгаа даа шүү дээ. Хинтээ андуурсан? Элитэй багштай андуурсан. Бурхан дуудаад байдаг, багш руугаа гүйж очиод багш маань дуудаад байна гэж бодсон. Тэгэхээр бурхны дуу хоолойг андуурахгүй байх нь маш чухал гэсэн. Хоёрдугаарт нь Эли яасан бэ? Сүнслэг багшийн хувьд Самуэль зааварчилгаа өгсөн. Зааварчилгаа өгсөн. Чи буцаж очиод бурхан танд залбир. Дуулууртаа бай гэсэн тийм ээ. Хэрвээ Эли Самуэль зөвлөж чадаагүй бол тэр бурхны дуу хоолойг бас сонсож чадахгүй байх байсан. 4 дахь удаага та 3 дахь удаага дуудсныхан дараа нь тэгж хэлж болно шүү дээ. Би чамайг дуудаагүй чи ямар төвөгтэй юм бэ? Буцаж очиж дунд. Бити намайг нойрноос сэрээгээд гэх ингээ уурж. Гэтэл Эли яасан гинт ойлгоод бурхан чамайг дуудаж байгаа юм биш үү? Тийм учраас бурхан танд залбир. Түүний дуулууртаа сонс. Ингээд маргааш нь сэрснийхэн дараа одоо Эли нөгөө бурхны дуу хоолойг сонсог удацсан байгаа шүү дээ. Бурхантай ярилцааг удацсан тий. Тэгээд Самуэль юу хэлсэн бол гэд ингээд баг шүн унтаж чадаагүй баг Эли. За энэ хэл тий нэг бол их гоё юм хэлсэн байгаа. Энийг бол их аимшигтай зүйл хэлсэн баг. Ямар ч байсан үннийг хэлсэн баг. Ингээд Самуэльтай уулзаад аль нааш ийш суу. Өчигдөр бурхан юу хэлсэн? Аль хүлээд. Харин бурхан Самуэль
маш хэцүү зүйлийг хийсэн. Тэрний юу гэхээр Элигийн эсрэг зүйлийг хийсэн. Элигийн хөвгүүд нь Бурхны өмнө бузар мууг үйлдсэн учраас би энэ гэр бүлийг зайлуулна гэж хэлсэн. Гэтэл яасан мэн? Самуэль яг үүнийг сонсоод багштай энийг яаж хэлэх вэ гэд дотроо шаналж эхэлсэн. Яг багштайгаа хамт амьдардаг хүн шүү дээ. Гэтэл бурхан яасан? Багшийн эсрэг юм хэлээд байгаа. Бид нар багштай хэлж чадах байсан болов? Хэцүү те? Багшаасаа айгаад бид нар энэ тэнд одоо компанид ажиллаад ингэхтэр яадаг. Захирлуудаасаа айгаад янз бүрийн бас хэлж чаддаггүй үстэй. За одоо зарим нэг хүмүүс болоод за яна би хэрвээ үннийг хэлчих юм бол ажлаасаа халагдчихна гэд үннийг хэлж чаддаггүй тий. Тэгээд ингээд захиралдаа тааруулж, даргадаа тааруулж ингэж үннээс нуугдаж амьдэрдэг. Ингээд Самуэль маш хэцүү сонголтын өмнө тулгарсан баг. За яах вэ? Бурхан надтай би бурхантай анх удаа ярилцлаа. Тэгээ бурхан анх удаа ярилцахад ямар хэцүү юм хэлдгийм бэ? Миний бүр багшийн эсрэг юм хэлж. Миний багшийн хөвгүүд нь бурхны өмнө бузар мууг хийсэн байна. Тэрнээс болж бурхан эдний гэр бүлийг шийтгэнэ гэж хэллээ. Тэгсэн чи Эли болох тэр Самуэль хэлж байгаа. За 3 дугаар бүлгийн 16 дээр. Тэгэхэд Эли Самуэлийг дуудаж "Миний хүү Самуэль" гэв. Самуэль "Би энд байна" гэлээ. Эли "Чамд айлдсан үг нь юу байваа? Надаас юу ч буунуу? Хэрв чи түүнийг чамд хэлсэн бүх үгээс аль нэгийг нь нуувал бурхан чамд ийм үлдэж тийм нэмэг гэв. Одоо Эли яасан өөрийг нь айлгаж эхэлж байгаа үстэй тий? Ууг нь Самуэль болох дээрээ багшаасаа айгаад юу байгаад байгаа шүү дээ. Хэлэхгүй заавал энийг би хэлмээргүй байна гэж дотроо айгаад имээгээд байгаа. Тэгсэн чи Эли эрэнгүүтээ үннийг хэл. Хэрвээ чи ямар нэг юм дутуу хэлэх юм бол тэр шийтгэл нь бүр чам дээр хэд дахин нэмэгдэж ирэх гэ бүр ингээд хүчээр тулгарч байгаа. Үннийг хэл. Хэрвээ Эли тэгж хэлээгүй бол Самуэль яах байсан? Айгүй болоо тэгэн штэ. За ямар ч байсан бурхантай ярилцлаа. Их тэ амар байдгийн байна. Тэ ингээд нэг өөр юм ярих байсан баг. Хэрвээ Эли ингэж хэлхийн шаардаагүй болвол. Тэгэхэд Самуэль юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдвэлв. Тэгээд Эли тэр эзэн мөн мэлмидээ юу тааламжтай гиснээ тэр үйлдэг гэж хэлсэн. Эли өөрөө тийм биш. Тэ? Хүүхдүүд нь бурхны өмнө маш их бузар булаа хийдэг байсан. Тэрнээсээ болоод бурхнаас маш холдсон байсан. Бурхан өөрт нь бас хэлхийг оролдсон байх болоогүй. Тийм учраас хинээр дамжуулж ирсэн? Самуэлээр дамжуулж ирсэн. Эли бурхны зан чанарыг мэддэг байна уу? Мэддэг байна те. Юу гэж хэлж байна? Мэлмидээ юу тааламжтай гэснээр тэр үйлдэг. Учир нь тэр эзэн мөн гэж хэлсэн. Бурхныг маш сайн мэддэг. Тэгэхээр бид бүхэн Самуэль шиг дуулууртай байх. Хэрхэн яаж дуулууртай байх вэ гэдгийг суралцах хэрэгтэй. Хэрвээ Самуэль дуулууртай биш байсан бол Элид энэ зүйлүүдийг бас хэлж чадахгүй. Энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ гэдгийг харъя. Самуэль яагаад онцгой вэ? 2 дугаар бүлэг рүү очих юм бол Самуэлийн 1-р бүлэг дээр Хаанна гэд нэгэн хүүсэр эмэгтэй байна. Хүүсэр гэдэг нь болох тэр хүүг дөрүүлж чадахгүй гэсэн тийм ээ. Ингээд энэ эмэгтэй яадаг вөхтөр бурхны өмнө очиод залбирanгуйч. Эзэн минь нэлээд удаан залбирсан юм шиг. Тэгээ чин сэтгэлээсээ залбирсан. Тэрийг нь Эли харчаад чи ч одоо согтуу байгаа м одоо аригтаар сууха болил доо гэд хэлсэн. Хааннаг харчаад.
Тэгсэн чинь Хаана хөөрхөн амт яасан? Бүр чин сэтгэлээсээ маш удаан залбирсан ба. Бүр хөндлөнгөөс харахад яасан бэ? Согтуу хүн шиг харагдсан биш. Тэ? Тэгсэн чинь Хаана Элид юу гэж хэлсэн бэ гэхээр эзэнтэй би аригтаар суугаагүй. Би бурхан чин сэтгэлээс хандан залбирсан юм аа. Учир нь би бурханаас хүүгөө залбирсан гэж хэлж. Тэгээ Эли бас бурханаас хол байсан эндээс бид бүхэн харж болж байгаа. Бид бүхэн хин нэгийг дандаа гаднаас нь хараад шууд дүгнэх гээд байна. Тэ? Энэ тийм байна, тэр тийм байна гэд. Эли яасан? Хаанаг залбирч байгааг нь хараад эн чинь согтуу юм биш үү гэж. Тэгээд тэрнгээрээ дүнсэн байна. Согтуу байж чи аригтаар сууха болил л доо. Гэсэн чи Хаана яаж исэн? Бурхан дандаа залбирч байсан тийм. Бурхан дандаа залбирч байсан. Ингээд Эли тэрийг сонсчоод юу гэж хэлсэн бэ гэхээр Хаанад гэр лугаа яв. Чиний залбирал бурхан хариулах болно гэж хэлсэн. Ингээд Хаана нүүр царай нь уйдгар гуниггүй болов гэж хэлсэн. Ингээд гэр лугаа явсан. 1-р бүлгийн 20 дээр Хаана жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлвэ. Би энэ хөвгүүнийг эзнээс гуйсан юм гэд түүнийг Самуэль гэж нэрлэв. Самуэль гэдэг үг нь болох дээр еврей хэлээр Бурхны дуу хоолойг сонсогч нэгэн гэсэн. Тэгэхээр анханасаа яасан бэ? Нэр нь хүртэл тийм ээ. Дуулууртай нэгэн гэдэг нэртэй. Яагаад гэвэл Хаана Бурханд амлалт өгсөн байхгүй. Эзэн минь надад хүү хайрлаач. Хэрвээ надад та намайг миний гуйлтыг сонсож хүү хайрлах юм бол би түүнийг танд зориулъя гэж хэлсэн. Маш чуу. Танд үйлчлүүлъя гэж хэлсэн. Бурхан хүний зүрх сэтгэлийг нэвч шууд хардаг. Тийм ээ. Хаана тийм чин зүрх сэтгэлээсээ залбирэн гуйсан уу гэдгийг мэдчихэж байгаа. Тийм учраас Хаана жирэмслээд хүү төрүүлсэн. Ингээд Хаана бурхан дуулууртай байсан учраас хүүгийнхаа нэрийг хүртэл яасан бэ? Бурхны дуу хоолойг сонсогч хэмээн нэрлсэн. Тэгэхээр Самуэль анханасаа яасан бэ? Маш онцгой байгаа зү тэ. Ээж нь бурхан хандан залбирч гуйсан ба. Тэр бурхнаас өгөгдсөн хүү гэсэн. Тийм үү? Бурхнаас өгөгдсөн хүү. Тэгээд түүхийг цааш нь үргэлжлүүлэх юм бол бас нэг инээдтэй зүйл болж байгаа. Одоо эмэгтэй хүн болсон л байна. Нялх хүүхдээ тийм ээ. Одоо сүмд ингээд аваачиж өгөөд тэгээ хол амьдрна гэсэн үг шүү дээ. Хүүхдээ бүр бурхан зориулж байгаа учраас, бурханд өөрчлүүлэх гэж байгаа учраас. Ингээ хүүхд нь ингээд хэдэн 1-2 нас хүрээд ингэсэн чинь хүүхдээ аваачиж өгөх хэрэгтэй болно тий. Тэгээ нөгөө чи Хаана маань хүүхдээсээ салж чаддгүй. Тэгээд нөхөртөө юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй энэ жилдээ өнжиё. Учир нь манай хүүхэд сүүнээсээ гараагүй байна. Сүүнээсээ гарах үед нь би одоо эзэнний өргөөнд аваачиж өгье гэж хэлсэн. Хүүтэйгээ хэсэг хугацаанд ч гэсэн хамт баймаар байна шүү дээ тийм ээ. Хамт баймаар. Хэцүү. Маш хэцүү. Одоо ээж нар бол мэдж байгаа хэдхэн хоног хүүхдүүдээс хол байхад ямар байдаг вэ? Ингээд нөхөр нь үүнийг зөвшөөрсөн ба. Ингээд бор хоолнд орох үед нь Хаана амлсан ёсоор хүүгээ Самуэлийг Элигийн дэргэд аваачиж өгдөг. Ингээд багшад шав оруулж юм гэсэн. 2-р бүлэг тэр чигтээ Бурхныг магтан алдаршуулсан залбирал байна. Яагаад энэ чухал вэ гэхээр Хаана юу бүхнээс илүү юу хүсчихсэн? Хүүхэд хүсчихсэн. Тэр хүсчихсэн зүйлийг бурхан өгсөн үү? Өгсөн. Тийм ээ? Тийм учраас 2-р бүлэг дээр Хаана бурханыг магтан алдаршуулсан ба. Тэгэхээр бид тэр бурханы дуу хоолойг сонсголоо хэрхэн сайжруулах вэ? Хэрхэн хурцлах вэ? Нэгдүгээрт нь бид бүхэн
ариун газраа болон цагаа сонгох хэрэгтэй. Бурхны дуу хоолойг сонсоход зориулж гэсэн. За би өөрийнхөө хувийн туршлагаас ярихад бол өглөө 5 цагт баг хот тэр чигээр унтчихэд байгаа. Энэ бол үнэхээр төгс цаг байдаг. Ингээд Бурхан хандад залбирах, Бурхны дуу хоолойг сонсох, дээрэс нь Бурхны үгийг унших үнэхээр гайхалтай цаг. Энийг одоо тасралтгүй хийгээд жил гарan болсон байна. Үнэхээр гайхалтай. Ингээд Бурхан бүртээ миний одоо бие организмд хүртэл тэрийг суулгаад өгч. Заримдаа 4:30-ээс ирчихнэ. Тэгээ би буцаж унтахгүй шууд тэгээ босоод хийдэг юм хийж. Өмнө манайх яг хотын гудамд амьдардаг байсан байхгүй яг хотын төв одоо бүхэн өргөнүүд юм. Та хэд одоо хотын гудамд яг юм төвд ингээд амьдрах ямар хэцүү байдгийг зарим нь бас мэдрэхгүй байх. Мэдрээгүй байх. Амар хэцүү. Өдөр шөнөгүй сигнал дуурчин заяа. Тэгээ манайхан ч айгүй хэрүүлч. Бүр ингээд хүмүүс хэрэлдэх нь хүртэл сонсогддог байна. Чи яваач ээ гэх ингээд янз бүрийн хараад урсган те тэр нь хүртэл ингээд сонсогддог. Тэгээ тийм үед бол Бурхны дуу хоолойг сонсоход тун хэцүү. Тэ? Тэгэхээр Бурхны дуу хоолойг сонсоход их чимээгүй цаг, чимээгүй газар маш чухал байдаг. Чимээгүй орчин. Тэгэхгүй бол бид бүхэн Бурхан хандаа залбирах гал ингээл байж идэл энд нэг юм тэ дуу гараад, энд нэг чимээ гараад, энд нэг хүн дуудаад маш их сарнил үүсдэг. Тийм учраас Бурханд зориулж энэ онцгой цагийг, онцгой газрыг та бас гаргаж болох нэ. Эзнийг зүрх сэтгэлдээ өрн оруулах хэрэгтэй байна. Яг Самуэль яадгүй. Бурхны өмнө сөгдөөд эзэн минь айлдаж хайрлагч. Боолтон сонсч байна гэж хэлдэг тийм ээ. Эзэн Бурхныг зүрх сэтгэлдээ урьж оруулж байгаа. Ингээд Самуэль яадгүй сүлд нь дуулууртай гэдгийг харуулж байгаа. Би таны хэлсэн бүх зүйлийг хийхэд бэлэн байна. Бүх зүйлээ хэлж хайрлагч тийм ээ. Тэгэхээр энэ тэр нарийн дууг энэ зөөлөн дуу хоолойг бид нэр яаж сонсох вэ? Яаж сонсох? Нэгэн ургамал судлаач, байгаль судлаач, ургамал судлаач найзтайгаа Нью-Йорк хотын Times Square дээр явж байсан юм да. Times Square бол одоо манайхаар бол Чингисийн талбай гэсэн. Тэ Сүхбаатарын талбай гэсэн. Ингээд найзтайгаа Times Square дээр явж исэн чинь нөгөө ургамал судлаач маань юу гэж хэлсэн мэт найзтай чи энэ царцааны дууг сонсч гинэ гэдэг. Тэгсэн чинь найз нь гайхаад юу яриад байгаа юм? Юу царцааны дуу вэ чи? Энэгээр дүүрэн тэ машины сигнал хүн амьтаа орилсон амар чимээ сонсогч яаж энэ царцаа байх юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Шоолсон найз. Тэгсэн чинь найз нь тэр чимээг ингэж дагаж явсаар байгаад нэг юм том цэцэгний модны дэргэд очиод тэгээ ингэ очисон чинь яг тэнд нь яасан? Царцаа байсан. Тэгсэн чинь найз нь бүр гайхаад воо чи ямар амар сонсголтой юм бэ гайхаж байгаа. Ийм их чимээн дундаас царцааны дуу хоолойг чи яаж сонсож байгаа юм бэ? Сонирмоо амар чимээтэй байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө ургамал судлаач найз нь тэгж хэлсэн. Найзаа хүн болгон өөртөө тийм ээ юуг сонсох вэ, юуг сонсохгүй вэ гэдгээ тохируулж болдго юм а гэж хэлсэн. Надад ч тэр хүний хувьд бол хайсан ургамал судлаач, амьтан судлаач учраас тийм зүйлийг сонсохыг хүлээж яадаг байна шүү дээ. Амьтны дуу хоолой түүний хувьд маш чухал. Тийм учраас ингээд айгүй сэргийг ингээд байж байгаа юм. Ингээд царцааны дуу хоолойг тэр олон сигнал дундаас, тэр олон хүмүүсийн дундаас олж сонсож, ялгаж сонсож. Тэгснээ нөгөө найз нь тэгж хэлсэн. За би чамд нэг туршилт үзүүлье. Энэ яагаад ийм чухал вэ гэхээр яагаад ийм зүйл болсон бэ? Тэгээ нөгөөд чинь карманаасаа хитэн зоос гаргаад 4-5 зоос гаргаад тэгээд цемтэн дээр ингээд унгаасан газарт. Ингээд газарт унгаасан чинь тэнд байсан ихэнх хүмүүс яасан бэ? Өөрсдөө кермагаа ингээд тэмтчих гэлсэн. Тэмтчээд
Миний би карманаас зоосоо унгаач уу гэд бүгдээрээ яасан байна. Зоос руу харсан. Маншаа. Тэгэхээр тэр хүмүүс бүгдээрээ юу сонсохыг хүсэж байна? Мөнгөний чимээ сонсохыг хүсэж байна. Маш онцгой. Дан гэл дуурна шүү дээ. Зоос. Яг тэр Америкт одоо хүртэл хүмүүс зоос ашигладаг байхгүй юу? Юунд хийдэг вэ гэхээр нөгөө машины паркинг ингэж хийдэг. Тийм учраас ингээд дандаа сул зооснууд. Нааг Америкт байхад хүртэл миний карман ингээд баахан сул зоос явдаг байсан. Ингээл 10 минут, 20 минут, 30 минут гэнгээ хийчихдэг байхгүй. Ингээд найз нь юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүүс юу сонсохыг хүсэж чинь, юу харахыг хүсэж чинь тэрийгэ өөртөө тохируулж болдго юм гэж. Тэгэхээр бид бүхэн ч гэсэндээ яах нь тэр зөөлөн дуу хоолойг сонсохын тулд өөрсдийгөө тохируулж болдог. Дуулууртаа байхад тэгвэл юу тохиолддог вэ? Самуэль өсөж торноход эзэн түүнтэй хамт байж түүний үгнээс нэгэн ч хөсөр хаягдсангүй гэж. Самуэлийн үгээс тийм ээ. Самуэлийг эзэн иш үзүүлэгч мөн болохыг Данаас Бершеба хүртэл Израиль даяар мэдэв. Эзэн Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод өөрийнхөө үгээр өөрийгөө Самуэлд илчилсэн юм аа гэж. Бурхан дуулууртаа байвал юу болдог вэ? Эзэн хаан над айлчлан ирж тэрээр жирэмслэн ахиад 3 хөвөн 2 охин төрүүлжээ. Хаанаа нэг ч хүүхдгүй байсан. Ингээд эзэн дуулууртаа байхаар юу болдог вэ? 5 дахин өсөж үрдсэн байгаа. Тэ? 3 хөвөн 2 охинтой байсан. Ингээд нийтдээ 6 хүүхэдтэй болчих. Самуэль бурханд үйлчилж. Тэгэхээр бид бүхэн өөрт байгаа зүйлээ бурханд итгэлтэйгээр хандаж, бурхан дуулууртаа байхад ийм гайхалтай зүйлүүд болдог. Самуэль иш үзүүлэгч болж Израилийг тэр чигт нь бурхан руу эргүүлдэг. Яаснаар бурхан дуулууртаа байснаар. Тийм учраас бурханы дуу хоолойг сонсож бурхан дуулууртаа байна гэдэг бол маш чухал гэсэн. Өнөөдөр таны зүрх сэтгэл, таны радио ямар долгион дээр байна вэ? Энийг өөртөөсөө бас асуугаад үзээсэй гэж босч. Мөнгө төгрөг, эрх мэдэл, карьер, ийм зүйлүүдээр долгион чинь тааруулсан байна уу? Эсвэл эзний тэр зөөлөн дуу хоолой дээр тааруулсан байна гэдгийг өөрөөсөө асуугаад үзье. Яагаад гэвэл үүнийг бид нэр сонгож болдог. Яг л тэр ургамал судлаач тэр олон чимээн дундаас царцааны дуу хоолойг сонсож байгаа шиг бид бүхэн энэ дуу чимээтэй нийгэм дундаас бурхны дуу хоолойг сонсоход тохируулж болно гэсэн. Амен. Ийм учраас та бүхэн бурхантай ярилцаж байхдаа айлдж хайрл эзэн минь. Таны боол, таны хүүчин, таны охин чинь сонсож байна гэд. Бурхны тэр зөөлөн дуу хоолойг сонсоосоо гэж хүсэж. Хамтдаа эзэн намдан залбирцгаая. Гайхалтай эзэн бурхан минь, энэ сайхан цаг мөчийг бидэнд өгч, бидэнтэй ярилцах цагийг гаргаж өгсөн таньдаа маш их баярлалаа. Эзэн бид бүхэн таны тэр зөөлөн дуу хоолойг сонсохыг хүсэж байна. Тийм учраас бидэнтэй ярилцаж, биднийг залбирах үед та хариултаа өгч, өөрийнхөө дуу хоолойг та бидэнд мэдүүлж өгч гэнсэ гэж. Бид бүхэн Йона шиг зөрүүд биш, харин Самуэль шиг дуулууртаа байхыг хүсэж байна. Тийм учраас та бүхэн эзэн минь та бидэнд юу хийх ёстойг, юуг болох ёстойг бас мэдүүлж өгөөч гэж таньсавч. Энэ бүхэн бас дуулууртаа байхад та бидэнд туслаарай эзэн. Ирэх 7 хоногийн туршид бидэнтэй хамт байгаач. Бидэнтэй ярилцаач хэмээн эзэн Есүсийн нэрээр залбирanгуул. Амен.